Эрдэнэс үйлдвэрлэлийн технологийн парк. Эрдэнэс Монгол нэгдэл 24-с 28 оны хооронд хэрэгжүүлэх стратегийн төлөв гаргасан үүнд 6 байршилт төр өмчийн орд газруудыг түшиглээд нэмэн үртэг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрүүдийг зогслоосон үйлдвэр технологийн паркуудыг байгуулахаар зорьсон. За төвийн бүсэд эдгээр 6 байршлын 2 аж үйлдвэрийн парк багтаж байгаа. Нэг нь бол Сэлэнгийн сайхан суманд байрлах хөтлийн цэм чохог түшгэлж баригдах барилгын материал үйлдвэрлэлийн зохицолбор, нөгөөх нь Дархан уулын аймагт баригдах ган үйлдвэрлэлийн зохицолбор гэсэн 2 том үйлдвэр технологийн паркын төсөл Эрдэнэс Монгол нэгдэл хэрэгжүүлэхээр харьяа компаниудтайгаа хамтраад явж байгаа. За энэ ажлын хүрээнд мэдээж орон нутагтай хамтарч ажиллах, ойлголцох, орон нутгийн ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засагт бодиттой хувь нэмэр оруулах чиглэлүүд бол маш чухал. Тийм учраас тухайн аймагуудтайгаа санамж шиг байгуулах, хамтарч ажиллах, гэрээ байгуулах гэх ажлуудыг эхлүүлээд явж байгаа. За тухайлбал Дархан уулын аймагт баригдах гангийн зохицолбор бол өөрөө жилдээ 1 сая тонны бүтээгдэхүүн үйлдвэрлэж Монгол улсын гангийн хэрэглээг 100% дотооддоо хангана гэж үзэж байгаа стратегийн маш чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт болно. Бид жилдээ 6-аас 8 сая тонн төмрийн хөдрийг түүхийгээр экспортлдог. Энэ нь өөрөө 2-оос 3 сая тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэмжээний түүхийдээ бид гаргадаг. Гэсэн хэдий ч бид нар яг гангаа төмрийн хөдрөөс гаргаж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Тэгэхээр энэ бүтээн байгуулалтыг энэ ойрын 4 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ гэж зорж байгаа. Мөн энэ гангийн үйлдвэрлэлд нэгэн шаардлагатай, зэс шайлуулах үйлдвэрлэлд нэгэн шаардлагатай, дараагийн бүтээн байгуулалт нэг шаардлагатай шохон үйлдвэрлэл байдаг. Тэгэхээр Сэлэнг дархны бүс нутаг бол өөрөө 60 гаруй сая тонны шохон түүхий эдийн нөөцтэй стратеги ач холбогдол бүхий газар. Тэр хөтлийн цэм шохог түшиглээд жилийн эхний ээлжин 100 мянган тонны шохоо үйлдвэрлэх үйлдвэрийг эх жилийн хавраас бүтээн байгуулалтын ажил эхлэн гэж зорж байгаа. Мөн түншлэн үүний дараагаар 300 мянган тонны идэвхжүүлсэн кальцийн карбонат, нано кальцийн карбонат зэрэг шохооноос гаргаж авдаг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэхээр зорж үйлдвэр технологийн паркийн хөгжлийн төлөвийг боловсруулад техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны үнэлгээ зэргийг боловсруулад ажиллаад явж байгаа. Дархны ган үйлдвэрлэлийн зохицолбор ашиглалтанд орсноор шууд 1470 ажлын байр шинээр бий болно. За хөтлийн шохоо үйлдвэр эхний ээлжинд ашиглалтанд орсноор 100 гаруй ажлын байр шууд бий болно. Үүний дараагийн тэр үйлдвэр технологийн паркт түрүүний миний хэлдэг идэвхжүүлсэн кальцийн карбонат, нано карбонат гэх юм уу эдгээр үйлдвэрүүд ашиглалтанд орсноор хөтлийн үйлдвэр технологийн паркт 600 хүний ажлын байр шинээр бий болгоно гэж үзэж байгаа. Тэгээ мэдээж дам нөлөөллийг тооцоод үзвэл бас 4-5 мянган хүний ажлын байрны асуудлыг шийдвэрлэхөөс томоохон бүтээн байгуулалт болно гэж үзэж байна. Эрдэнэс үйлдвэрлэлийн технологийн парк.